монголчууд маань хятад хэлэнд хэрэг авьяастай байх шиг байна. Ер нь хятад гэлтгөө монгол хэлэнд гадаад хэлэнд монголчууд их авьяастай л гэж ярьдаг л да. Ер нь гадуур нэг юм өгөөд штэ. Англи хэлийг сурахыг бол 4 жил хэрэгтэй. Японы хэлийг сурахыг бол залуу нас хэрэгтэй. Хятад хэлийг сурахыг бол бүх нас хэрэгтэй гэж ярьдаг штэ. Хамгийн хэцүү үйл одоо хятад хэл болох уу тэгэхээр? Номер 1 хэцүү гэж ярьдаг. Дараа нь араб хэлийг орно гэж надад ярьдаг байсан л да намайг. Их сурвалж сурж байхад. Тэгээд би нэг сони юм ярил л да. Тэгээ юун дээр одоо над дээр нэг 30 40 орчим насны олцоо нэг 14 5 хүн өглөө 7-оос 9 цагийн хооронд сурч байна. Бүгдээрээ аргал ажил албатаа тийм ээ. Хэд 3 4 хүүхэдтэй тийм үс сурч байна л да. Онцгой сайн сурч байна. Үндэ бол амьдрал дээр нэг 30 40 настай хүмүүс идэх ч одоо гадаад хэл гэдэг нь манайд сурахын хөнгөн өнгөрсөн байхаа гэдэг үе шүү дээ. Тэгж л боддоо шүү. Тэгсэн манай нөхдүүд болохоор маш сайн сурч байна. За. Тэг баг итгэхгүй байж магадгүй 3 улсын үлгэрийг одоо минийтэй гаргасан 3 бот зохиол байдаг. Тийг түрүүчээс уншаад эхэлж байна шүү дээ. Тэгээд жирийн хөхмдөг үйлдэл гэж Германыг уншаад талдаа орж байна. За. Сонь байгааз. Сонь бай. Тэрэн дээр бол нэг нарийн нууц байхгүй л дээ. Юун дээр одоо би нөчргөө нэг гайхалтай арга нээчээл тэгээл гайхшруулаад байгаа хэрэг биш. Үндэ бол амьдрал донд байгаа тэр асуудлуудыг л зөв шийдсэн л байгаа юм. Жишээ нь одоо ингээд нэг хүн юм сурах чинь одоо ингээд хэл, тоо, физик гэх нэг олон үүд нийцсэн ба шүү дээ. Алин ч олигтой сурдгоо. Тэр нь болохоор тоглоом, зурагт энэ төргээл тийм ээ. Цахим орчинд л их байна. Ингээ оюуны ачаал их болохоор хүн чинь сурч чаддаг юм байна л да. Тэгэхээр би энийг хэлж өгдөө эхлээд одоо энэ цугаараа цахим хамаарлаас жоох хямгтай байцгаа тийм ээ. Одоо бүр ангижрыг бол утгахгүй л дээ. Одоо TFS-оор энэ тэрх утгахгүй. Тэгэхээр хол нь хэмжээтэй байцгаа гэдэг хэлж ойлгуулдаг л да. 30 нас за тэгээд 40 гарцсан хүмүүс бол эддээ ер нь хэл сурна гэдэг бол яста ямар ч ойлголтгүй л гэж бодож явсан төрөлж явсан байна да. Төрөлж явсан. Харин маш сайн сурдаг юм байна. Би одоо янз бүрийн хүрээний улс сурж үзлээ. Над дээр 50 60 хүн чирж байсан. Хятад сураа гарч ирсэн л да. Үүндээ бол хамгийн гайхалтай нас бол хэл сурахад 30 40 үед юм байна. Тэгээ би одоо ард түмнийхээ нүгийг багтаж байна л да. 30 гарсан ир 3 дарсан ат. 40 гарсан ир 4 дарсан ат гэж ярьдаг юм байна. Тэгэхээр үндэ бол энэ хамгийн их эрчтэй нас байдаг шүү гэдгийг л идэр нас хэлж штэ тийм ээ. Үнэхээр бүх юм жагсчихсан. Тэгээ би ухааны ирж ихсчихсэн үйл байд юм байна л. Тийг баталж.